Сайн байцгаана үзэгчдээ. Парламент телевизийн дэлхийн тайван хөтөлбөр энэ 7 хоногийн дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За дэлхийн тайван хөтөлбөрөөр тухайн 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас таймлан өргөдөг. За эхний бидний онцлж байгаа үйл явдал бол өнөөхөл Америк Ираны хоорондын асуудлыг онцолж байна. За өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Америк Ираны талууд тодорхой шалтгааны улмаас харилцсан цохилт өглөө бие биедээ. За тэгээд энэхүү харилцан цохилт өгсөн үйл явдлууд нь хоёр талын хэлэлцээний үйл явцыг бас сааруулах, удаашруулах, гацаа болох ийм эргэлзээг төрүүлээд байна. За Америкийн нэгдсэн улсын ойрхон орнуудад байрлаж байгаа зэвсэг түвшний төв командлалын зүгээс өнгөрсөн бям гарагт Ормозын хоолой болон түүний ойролцоох бүсэд байрлах Ираны цэргийн 10 объектэд агаарын цохилт өгсөн. За энэ ажиллагаа нь бол Иран худалдааны хөлөг онгоцуудад дроноор халдсан явдлын хариу арга хэмжээ гэж мэдэгдсэн. Харин Ираны Исламын хувьсгалт гвардийн зүгээс бол ням гарагт нь араас нь мэдээлэл гаргаж за тэнгисийн цэрэг бол агаарын цэргийн хүчин буужин дрон ашиглан Кувейт, Бахрейн зэрэг улсуудад байрлах Америкийн цэргийн хэд хэдэн чухал дэд бүтцүүдэд цохилт өгснөө бол мэдээлсэн байгаа. За үүнийгээ бол Америкийн сүүлийн өдрүүдийн түрэмгийн ажиллагаанд өгсөн шийдэмгийн хариу арга хэмжээ хэмээн дурдсан байгаа. За ингээд Америк Ираны хооронд харилцан ойлголцлын санамж жижигт гарын үсэг зурсны дараагаар буюу энэ сарын сүүлээр техникийн 6 сарын сүүлээр техникийн хилэлцээ хийхээр төлөвлөж байсан боловч товлсон уулзалтын өмнөхөн хоёр улсын хооронд дахин ийм асуудал үүсч бүс нутгийн нөхцөл байдал бол бас хурцтаж ийм тодорхойгүй байдлыг бол үүсгэсэн гэж тухайн үед олон улсын нэг мэдээллийн хэрэгслүүд бол онцлон мэдээлж байсан байгаа. Мөн Ираны талын албаны их сурвалж Америкийн энэ халдлагын хэрэг болон мөн Ираны холбогдох нөхцөлийг хангаагүй учраас анх төлөвлөсөн техникийн зөвлөлт уулзалтад оролцохгүй гэж бол тухайн үед мэдэгдсэн. Харин Америк нэгдсэн улсын талаас Америк Ираны дараагийн яриа хэлэлцээнд 6 дугаар сарын 30-ны өдөр буюу энэ 7 хоногийн мягмар гарагт Катарын нийслэл Доха хотод болон тухайн уулзалтад оролцох болно гэсэн мэдээлэл өгч байсан байгаа. За тэгээд үргэлжлээд цагаан ордны зүгээс бол энэхүү Катарын Доха хотно болох уулзалтад ерөнхийлөгчийн тусгайч төлөөлөгч Стив Витков, Жаред Кушнер нараар өдөр ахлуулсан багийнхан бол уулзалтад оролцохоор явна гэдгийг бол мэдэгдсэн байгаа. Харин Ираны гадаад хэргийн яамны зүгээс бол Америк нэгдсэн улстай ойрын өдрүүдэд ямар ч төвшний шууд хэлэлцээ хийхгүй гэсэн мэдээллийг бол араас нь хийсэн. За Ираны гадаад хэргийн яамны зүгээс хийсэн мэдээлэлд бол энэ 7 хоногт гал зогсоох тухай харилцаа ойлголцны санамж жижиг зэрэг асуудлаар техникийн хэлэлцээ хийх тов гараагүй байна. За Ираны тал Катар зэрэг зуурчлагч орнуудаар дамжуулан зөвшөлтслөө бол үргэлжлүүлж байгаа. За тэгээд шаардлагатай нөхцөл нь бүрдэж бүх тал хэлэлцээний хугацаа байршлын талаар тохиролцоонд хүрсний дараа л ажлын хэсгээ техникийн хэлэлцээнд оролцуулахаар төлөвлөсөн гэсэн ийм зүйлийг бол ярьсан байгаа. За тэгээд нөгөө мягмар гарагт энэ 7 хоногийн мягмар гарагт Катарын Доха хотно зохиогдно гэж төлөвлөж байсан яриа хэлэлцээ яг Америк Ираны хооронд болох уугүй юу гэдэг нь бол ингээд тодорхойгүй байдал бол тухайн үед үүсч байсан байгаа. За тэгвэл 7 дугаар сарын 1-ний өдөр буюу лав гарагт талууд Катарын Доха хотно дипломатлуулагчд бол очсон. Ингэхдээ зуучлагч Пакистан болон Катар улсуудын төлөөлөгчдөө тусдаа бол уулзсан байна. Өөрөөр хэлэх юм бол Ираны тал Америк нэгдсэн улсын төлөөлөгч нартай Катарын Доха хотно зохион байгуулахаар товлсон шууд уулзалтад оролцохоос татгалцсан. Ингэснээр түрүү хэсэглэн энэ бүс нутгийн эвлэрлийн үйл явцад бол ер нь бол нэг юм тодорхойгүй байдал бол бас үүссэн нь улам л нэмэгдэж байна. За яриа хэлцээний зуучлагч Катар, Пакистан улсууд Америк болон Ираны төлөөлөгчдийн багтаа лав гарагт тусад нь уулзалтыг явуулснаар энэ удаагийн техникийн түвшний уулзалт бол өндөрлсөн байна. За Ираны гадаад хэргийн яамны зүгээс бол мэдэгдэхдээ тухайн өдөр Дохад болсон Иран, Катар, Пакистаны 3 талт уулзалтын үеэр бол Ираны тал Америк нэгдсэн улсын Ирантай байгуулсан харилцан ойлголцлын санамжийн эхний заалт болох Ливаны мөргөлдөөнийг зогсоох үүргийг зөрчсөн асуудлыг бол хүндсэн. За мөн Америк нэгдсэн улс бүс нутагт цэргийн техник зэвсэг түвшний байршуулалтаа нэмэгдүүлж байгаа тухай мэдээллүүд
мөн Америкийн нэгдсэн улсын албан тушаалтнуудын одоо хийж байгаа энэ сүрдүүлэггийн шинжтэй мэдээллүүдийг бол энэ талаар бол хэлсэн байна. За мөн Иран Америкийн одоо харилцаа ойлгоцлын санамж жижигхэн бүх үүрэг нь цогц шинжтэй. Тийм учраас салгаж тусад нь авч үзэх боломжгүй гэдгийг онцолж хяналтын бүлэг байгуул шууд харилцааны сувгаар дамжуулан санамж жижигхэн хэрэгжилтэй холбоотой зөрчлийн мэдээллийг шалган тогтооно гэж бол мэдгдсэн байна. За дээрэс нь Ираны талаас мөн Америкийн нэгдсэн улсаас одоо зарцаагаад байсан 6 тэрбум $, зарим хөрөнгийг Ираны хэрэгцээнд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг худалдан авахд ашиглахыг бол Ираны талаас шаардаж энэ асуудлыг шийдвэрлсэн болохыг бол бас мэдээлсэн байна. За Тегераны зүгээс мөн Ормозын хоолойг хянах эрхээ олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, тус хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцудаас хураамж авах асуудлыг тэргүүн ээлжинд тавьсан. Харин Америкийн нэгдсэн улсын талаас бол дэлхийн газрын тос байгалийн одоо энэ ачаа тээвэр худалдааны одоо 5-1-ийг нэг нь бол дамжин өнгөрдөг Ормозын хоолойн тээвэрлэлтийг саадгүй чөлөөтэй байлгахыг гол зорилгоо одоо болгож байгаагаа бол онцолж байгаа. За гэхдээ одоо энэ лав гарагийн одоо техникийн уулзалтын талаар бол бас тийм тодорхой мэдээллийг бол Америк нэгдсэн улсын зүгээс бол одоо өнөөдрийн баасан гарагийн хүртэл хийгээгүй байна. За энэ 7 хоногийн одоо хоёр талын одоо энэ шууд бус уулзалтууд нь бол өнгөрсөн сард байгуулсан 14 зүйл бүхий төр хэлэлцээрийн хүрээнд явагдаж байгаа. За талууд яриа хэлцээг өргөжлүүлэхээр тохиролцож за дараагийн уулзалтыг аль болох эрт товлохоор тохиролцсон гэдгийг Катар улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Машед Аль-Ансари бол одоо мэдэгдсэн байгаа. За ингээд одоогийн байдлаар бол Америк Ираны хоорондох дараагийн техникийн шатны одоо уулзалт хэлэлцээний топ бол гараагүй байна. Энэ удаагийн төлөвлөгөөт уулзалт талд ийм маягтай өндөрлөд байна. За Америк Ираны хоорондох нөхцөл байдал одоо бас л одоо ийм тодорхойгүй байдалд ороод байгаа бол дэлхийн өөр одоо өнцөгт 4 жил гаруй өрнөж байгаа одоо энэ Украины дайны асуудал эргэн тойронд энэ 7 хоногт бол нэлээд бас юм олон үйл явдлууд боллоо. За энэ талаар мэдээллийг онцлон өргөе. За нэгдүгээрт өнгөрсөн 7 хоногоос юу нэхэлсэндээ за түүний ер нь сүүлийн хэд хэдэн 7 хоногийн хугацаанд Украины талаас Оросын одоо томоохон хотууд за ялангуяа Москва, Санкт-Петербург зэрэг одоо энэ гол хотууд за эдгээр хотуудад байрлах одоо шатхууны эрчим хүчний одоо салбарын дэд бүтцүүд шатхууны үйлдвэрүүдэд дроноор цохилт өгөх нь бол эрс нэмэгдсэн. За ингээ үүнээс одоо олбаалж үүний үр дүнд гэх юм уу те Оросын холбооны улсын одоо энэ эрчим хүчний үйлдвэрлэлийн салбар доголдолд орж эхлэдэг байгаа. За тэгээд түлшний хямрал бол нүүрлээд байгаа. За энэ талаарх мэдээллийг бид өнгөрсөн 7 оны дэлхийн тайван хөтөлбөрөөр онцолж байсан. Тэгвэл Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин одоо сүүлд хийсэн мэдээллүүдтэй тус улс одоо хүнд цаг үеийг туулж байгааг хүлээн зөвшөөрж за ялангуяа одоо тус улсад түлшний хямрал нүүрлээд байгааг бол одоо хүлээн зөвшөөрсөн ийм мэдээллүүдийг бол хийсэн байгаа. За гэхдээ Путин бол одоо энэ түлшний хямрал төр зурах гэдгийг бол онцолсон. За тэрээр нэгдсэн Орос намын төлөөлөгчдийн 23 дахь удаагийн хурал дээр барууны орнууд Оросын холбооны улсад 20 арга хэмжээ авч урд өмнө байгаагүй дарамт шахалтыг үзүүлж за мөн одоо Оросын холбооны улсын дотоодод үүмэн самун үүсгэж Оросын улс төрийн нөхцөл байдлыг эмх замбраагүй болгож тогтворгүйжүүлэхийг оролдож байна. Гэхдээ яг үнэндээ тэд тулалдааны талбарт буюу одоо энэ галын фронтод за мөн стратегийн хувьд ч гэсэн ямар ч ялалтад бол хүрч чадахгүй гэдгийг бол тэр энэ хурлын үеэр бол онцолсон байгаа. За Путин улс орн нь хүнд хэцүү цаг үеийг туулж байгааг бол одоо намын хурлын үеэр анх удаа хүлээн зөвшөөрсөн ч тэрээр бүх стратегийн хөгжлийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж нийгмийн үүрэг хариуцлага биелүүлнэ гэдгийг бол амласан байна. За Путин Оросын холбооны улсын хөгжлийг саатуулах аливаа орлогыг таслан зогсоож улс орн болон ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж Оросын холбооны улсын хил хязгаарыг зөрчихгүй байхыг баталгаажуулж Оросын холбооны улсын нутаг дэвсгэр дэд бүтцийн эсрэг дайснуудын террорист саллахыг багтаасан өнөөгийн сорилтуудад тайван хариу үйлдэл үзүүлэх хангалттай хүчин чадал нөөц бололцоо мөн улс төрийн хүсэл зориг бол Оросын холбооны улс болон түүнд бол байгаа гэдгийг мэдгдсэн байна.
За Украины агаарын цохилттой холбоотойгоор Орос даяар бензин шатхууны ноцтой хомсдол бол үүссэн тодорхой болсон. За Оросын албаны улсын засгийн газрын шадар сайд Александр Новак дотоодын хэрэгцээгээ хомсдлоос сэргийлэхийн тулд шатхууны экспортын гэрээнүүдийг яаралтай иргэн харж байгаа гэдгийг бол энэ 7 хоногийн ихээр бол мэдэгдэж байсан байна. За ер нь бол тус улсын 50 гаруй бүс нутагт бол бензиний хомсдол нүүрлсэн. За тэгвэл стратегийн чухал дэд бүтцэд Украины засаг түвшин цохилт өгсөний улмаас Оросын албаны улс түвшний ямралтаа нүүртүүл шатхуун түгээгцэгүүдэд дараалал үүсээд байгаа гэдгийг бол ерөнхийлөгч Путин хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ нөхцөл байдал нь бол түр зурих бөгөөд зохиг гарах хэмжээнүүдийг авснаар 7 сарын дунд ихэд бол байдал тогтворчно гэдгийг эрчим хүчний томоохон компани удирдлагуудтай уулзах үеэр бол Путин онцлсан байна. За дээрэс нь Путин Украины талаас дэвшүүлсэн алсын зайн цохилтыг харилцан зогсооё гэсэн энэ саналыг бол эрс няцаасан байгаа. Тэрээр цэргийн ажиллагаагаа бол урд өмнөшгөө үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгдэж агаарын давталгаанаас хамгаалах системийн үйлдвэрлэлийг яаралтай нэмэгдүүлэх үүргийг холбогдох албатуудад өгч за дайныг өндөрлүүлэх асуудлаарх Америкийн нэгдсэн улсын дипломат хүчин чармаалт ирээдүйд сэргэнэ гэж найдаж байгаагаа бол илэрхийлсэн байна. За тэрээр энэ Америк Ираны хэлэлцээ дуусны дараагаар Америкийн нэгдсэн улсын дипломатч нар бол Украины дайны ихэнх хэлэлцээрийн асуудлаар Москвад ажиллана гэдэг. Ер нь ойрын үед ажиллана гэдэг тэрээр онцлсан. За тэгээд түвшний ямралтай холбогдуулаад засгийн газар бол Оросын албаны улсын засгийн газар бол шатхуун импортлох асуудлыг хэлэлцэж байна гэсэн мэдээлэлүүд бол гарсан. За ялангуяа газрын тосны бүтээгдэхүүнийг гадаадаас импортлохоор ярилцж байгаа гэдгийг Оросын албаны улсын ерөнхийлөгчийн эвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков бол мэдгдсэн ба. Тэр мягмар гараг сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ энэ асуудлаар холбоо харилцаа тогтоож яриа хэлцээ идэвхтэй явагдаж байна. Хэрвээ боломжийн үнээр тохиролцож чадвал газрын тосны бүтээгдэхүүнийг импортлж эхлэх болно. Гэхдээ ямар орнуудтай яриа хэлцээ хийж байгаа гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг бол тэрээр хийгээг байгаа. За түүхий газрын тосны дэлхийн 2 дахь том экспортлагч боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний 3 дахь том экспортлогч болох Оросын албаны улсын бензин шатхууны үйлдвэрлэл Украины сүүлийн үеийн агаарын цохилтын улмаас 25% буураад байна. Ийм учраас улс орон даяар шатхууны хязгаарлалтын арга хэмжээг бол авч эхэлсэн гэдгийг бол хэвлэлүүд бол мэдээлж байгаа. За дээрэс нь Орос Казахстанаас 50,000 тонн А92 бензин импортлох талаар хэлэлцэж байгаа талаар бол өнгөрсөн 7 хоногт Reuters агентлаг мэдээлж байсан. За тэгвэл яг энэ асуудлыг ахалж байгаа Оросын албаны улсын засгийн газрын шадар сайд Александр Новак бензинийг ер нь импортлох нь бол дотоодын зах зээлийг тогтворжуулах шаардлагатай гол арга хэмжээний нэг гэдгийг бол онцлон мэдэгдсэн. За тэгвэл үүний дараагаар буюу лав гарагт үнэхээр Оросын албаны улс бол гаднаас бензин шатхуунаа импортлж эхэлж байна гэдэг нь бол бас тодорхой болсон юм мэдээллүүд бол цацагдсан байна. За бүгд найрамдах энэтхэг улсаас бензин импортлохоор болсон талаар бол барууны хэвлэлүүд мэдээлсэн. Тодорхойлох юм бол энэтхгээс Оросын албаны улс руу 60,000 тонн бензин илгээсэн замдаа гарсан талаар Reuters агентлаг мэдээлсэн. Харин өөр нэгэн их сурвалжийн мэдээлснээр бол тус бүр нь 30-аас 40,000 тонн төлш бүхий 2 ачааны хөлөг онгоц Оросын албаны улсыг энэтхгээс бол зорьсон гэсэн мэдээлэлүүд бол цацагдсан байна. За дээрээс нь Оросын албаны улс энэтхгээс гадна Беларусь зэрэг бусад улс орноос сарда 400,000 тонн бензин импортлохоор төлөвлөж байгаа ийм мэдээлэлүүд бол гараад байгаа. За тэгээд Оросын албаны улсын засгийн газрын шадар сайд Александр Новак Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд дээд хүчин чадлаараа мөн ажиллаж байгаа гэдгийг тодтогсон. За тэгээд Новак холбооны агентлагууд, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болон газрын тосны компаниудын төлөөлөгч нартай түвшний зах зээлийн талаар уулзалт хийснийхээ дараагаар орон нутагт түвшний нөөц хуваарлалтын үр ашиг дээшлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний үн, хүртээмж, логистик, хангамжийн сүлжээг өргөжлүүлэн хянахыг бол үүрэг болгосон. За одоогийн байдлаар Оросын албаны улсын 50 орчим бүс нутагт бол янз бүрийн төвшөнд түвшний хязгаарлалт бол үйлчилж байгаа. За Оросын албаны улсын эрчим хүчний яамны мэдээлснээр бензиний нөөц 1.7 сая тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4% доогуур болоод байна гэсэн ийм тоо мэдээллийг бол өгөөд байгаа юм аа. За тэгвэл
одоо дайтж байгаа хоёр тал бол дайтж байгаа дайн тусаг байгаа. За ингээд Украины талын одоо Оросын гүнд за ялангуяа эрчим хүчний одоо үйлдвэрлэлд чиглэсэн энэ дроны цохилтын улмаас Оросын албаны улсад одоо бодиттой юм төлш эрчим хүчний хямрал үүсэт байна. За тэгвэл мэдээж Оросын албаны улс бас юу гэж зүгээр суух уу? Одоо их гүрний хувьд бол одоо хариу барьсан. За пүрэв гаригийн шөнө Оросын зэвсэг хүчин Украины нийслэл Киев хот руу одоо томоохон юм урд өмнө байгаагүй томоохон агаарын цохилтыг бол үзүүлсэн байгаа. За энэ агаарын цохилтонд одоо олон зуун дрон, олон 10 пуужингаар бол давталсан байгаа. За тэгээд энэ давталгааг бол одоо энэ дайны явцдах хамгийн том агаарын цохилтуудын нэг болсон гэж бол бас онцолж байна. За энэ Оросын агаарын цохилтын улмаас Киев хотод 130 орчим одоо төрөл бүрийн ялангуяа иргэний голцоо юм барилга байгууламжууд сүрж эвдэрч зүүдэн за хамгийн багадаа 21 хүн амир өгдсөн гэсэн мэдээлэл бол өнөөдөр гараад байна. За тэгээд 2026 он гарснаас хойш хамгийн их хохирол учруулсан юм агаарын цохилт болсон гэж бол одоо үзэж байна. За Оросын талаас нийтдээ 74 пуужин 496 дроноор давталсныг Украины агаарын зэвсэг хүчин бол мэдээлсэн байгаа. За энэ Украины агаараас хамгаалах одоо систем болон одоо зэвсэг түвшний зүгээс бол одоо эдгээр ихэнхийг нь аюулгүй болгосон боловч Оросын 25 баллистик пуужин 12 дрон Киев хотын 33 байршилд бол одоо их хэмжээний хохирлыг учруулсан гэсэн мэдээлэл бол өгөөд байна. За харин Оросын албаны улсын батлан хамгаалах яамны зүгээс бол Украины цэргийн болон эрчим хүчний байгууламжууд Киев болон бусад хотын нисэх буудлуудад давталснаа бол өөрсдийн одоо сошиал сувгаараа бол дамжуулан мэдээлсэн байгаа. За тэгээд Украины ерөнхийлөгч Зеленский яг энэ үед бол одоо Ирландд айлчлал хийж байсан. Гэхдээ тухайн одоо айлчлалаа хугацаанаас нь өмнө дуусгаад одоо яаралтай нутаг бутсан байгаа. За тэгээд тэрээр одоо энэ цохилттой холбогдуулаад хийсэн мэдээлэлтэй бол одоо Украины агаарын давталгаанаас хамгаалах энэ хүчин чадлыг бэхжүүлэх нь бол маш чухал зорилт болоод байгаа гэдгийг бол мэдэгдсэн. За тэгээд холбоотнуудтай хандан Америкийн нэгдсэн улсын одоо агаарын давталгаанаас хамгаалах Patriot систем болон одоо бусад зэрэг зэвсгийг худалдаж авахд үзүүлж байгаа энэ тусламж дэмжлэгээ бол үргэлжлүүлэхийг уриалаад байна. За тэгээд одоо Оросын албаны улсад үзүүлсэн эрчим хүчний салбарыг нь одоо дөрөөлөд байгаа дроны цохилтын хариуд хөө нийслэл Киев хотод бол одоо томоохон цохилтыг өгөөд байна. За ингээд дэлхийн тойм хөтөлбөрийн төгсгөлд Европод болж байгаа одоо байгалийн аюултай одоо үзэгдэл хит халалтын талаарх мэдээллийг бид онцлог өргөж байна. Тэгэхээр Европ төвд энэ 100 одоо урд өмнө үзэгдээгүй юм халуун өдрүүд бол үргэлжилсээр байна. За тэгээ хит халалтын улмаас одоо энэ 7 хоногийн ихээр танилцуулсан энэ тоо мэдээллээр бол одоо 1300 гаруй хүн одоо амнасаа алдаад байгаа гэсэн юм тоо гарсан байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын одоо мэдээлснээр 6 сарын өнгөрсөн сарын 21-ний өдрөөс хойш Европ даяар хит халалттай холбоотой 1300 гаруй нас баралт бүртгэгдсэн гэж тэрээр одоо мэдээлсэн. За эдгээр одоо хит халалтын улмаас нас орсон хүмүүсийн дийлэнх нь 65-аас дээш одоо ахмад наснууд бол байсан байгаа. За ялангуяа одоо ганц бие гэртээ амьдардаг одоо гэртээ ганц бие амьдардаг ийм одоо өндөр наснууд бол яг энэ хүү хит халалтын үеэр бол амь насаа алдсан. За тэгээд мөн Европ бол одоо дэлхийн хамгийн хурдтай дулаарч байгаа төв. За дэлхийн дунджаас 2 дахин хурдан дулаарч байгаа гэдгийг бол одоо мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцлолоо. За өнгөрсөн 7 хоногийн ням гарагт Герман, Польш, Чех зэрэг улсуудад агаарын одоо температур түүхэн дээд хэмжээнд хүрч халсан. За ойролцоогоор 41.8 одоо Цельсийн одоо нэмэх 41.8 хэмүүлж хүрч бол шин дэд рекордыг бол тогтоогоод байна. За энэ хит халалт гэдэг үзэгдэл бол хэдэн 10 жилд нэг тохиодог үзэгдэл байсан бол сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлаас шалтгаалж жил бүр дээд амжилтууд бүртгэгдэх болоод байна. За та бүхэндээ дэлхийн тайм хөтөлбөрийг хүргэлэн анхаарлаа татсан баярлалаа.